Сайн бацааны үзэгчдээ улс орны хөгжлийн толгуур болсон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжигч эх оронч Монгол нэвтрүүлгийн баг нийслэлийн баг хангай дүрхт ажиллаж байна. Бид энэ удаагийн дугаарыг улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Үйлдвэр технологийн паркаас нэвтрүүлгээ хүргэх болно. Ингээд эх оронч Монгол нэвтрүүлэгтээ хамтаар үзэгчдээ. Эрхэм үзэгчдээ ингээд бид баг хангай дүргийн үйлдвэр технологийн үйлдвэрийн дарга Жамбал Цэрэнтэй үзэгч та бүхнийг явуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргье. За бас өнөөдөр манай үйлдвэрлэлийн парктаар бас элчин телевизэн маань эх оронч Монгол гэсэн нэвтрүүлгийн хамт олон маань ирж байгаад би бас их баяртай байна. Баярлалаа. Тэгээ аливаа улс орны одоо хөгжил үндсэн толгуур маань ерөөсөн үндэсний үйлдвэрлэл маань байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ салбарт бас үйл ажиллагаа явуулахаа зорин ажиллаж байгаа одоо танай байгууллагын үйл ажиллагааг бас үзэгч түмэндээ бас танилцуулъя гэж зорж ирсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хоёулаа үзэгчтэй тийм ээ, үйлдвэрлэл технологийн парк гэж юу юм бэ гэдэг бас ерөнхий ойлголтын ярианыхаа ихэнд өгсөн зүйтэй болов гэж бодож байна. Бахангаа үйлдвэрлэлийн парк маань 2020 оны 1 сараас эхлээд бид хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа. За 2019 оны 9 сарын нийслэлийн эдэлгчтэй хорлон төрөлгчдийн 146 дахь тогтоолоор манай үйлдвэрлэлийн парк маань байгуулагдсан. За би ажиллаа бол 2020 оны 1 сарын 9-ний өдөр өнөөдөр ойн дээр ярьж байгаа. Тэ ойн дээр бас таван дээрслж ярьж байна. Малт байвч одоо бас энэ ажлаа хүлээж авч ажиллаа эхлүүлж байсан. За үйлдвэрлэлийн парк байгуулахад бол энэ бодлогын 6 баримт бичиг. За тэрний дагаа дэд үтцийн 9 баримт бичиг, нийт нэг 15 баримт бичиг бүрдүүлж иж одоо мэргэжлийн байгууллагаар ингээд хийлгэж одоо энэ үйлдвэрлэлийн парк байгуулахад шаардлагатай бичиг баримтууд байдаг. Тэгээ энэ өөрийгөө би бас энэ ажлыг аваад 2020 оноос 2030 оны хооронд 3 жилийн зайтаагаар ажлаас төлөвлөсөн. За эхний 3 жил нь би бол энэ зураг төслийн ажлуудаа бүтээг хийгээд авчия. Дараагийн 3 жил нь бас энэ дэд үтцийн байгууллагуудаа ажлуудаа эхлүүлье. За мөн тэрийн дараагийн 3 жил нь бас үйлдвэрлэлийн технологийн паркийг бас бүрэн утгаараа ажилуулах ажлаа эхлүүлчихье гэсэн юм төлөвлөж ажилласан. За тэгээ би 2020-оос 3 он хүртэл одоо энэ зураг төслийн ажлыг улс нийслэлийн төсөв дүүргийн төсөв хөрөнгөөр нийт 812 сая төгрөгийн зураг төслийн ажлыг хийсэн байна. За энэ дээр бас дүүргийн маань удирдлага тухайн үеийн дүүргийн засаг дарга эрдэнэ дарга нийслэлийн төлөөлөгч байсан маань бас бид бүхэн ажлыг дэмжлэг үзүүлж тухайн нийслэлийн төсөв хөрөнгө үе үе шаттайгаар жил шаттайгаар ингээд суулгуулж одоо бихэн зураг төслийн ажлаа бас бүрэн үзэж хийж аваад авцсан байна. Одоо зурагтай болсон байна гэдэг бол одоо бүтээн байгуулалт дэд үтцийн ажил хийхэд бол одоо мөнгөтэй болно гэхэд хамгийн их том баримт бичиг шүү дээ, тийм ээ. За энэ ажлуудаа бид хийж ялаа. За зураг төсөл хийж явах хугацаанд бид бас Бахангаа үйлдвэр технологийн парк гэж ямар байгуулах юм бэ? За үйлдвэрлэлийн парк дээр ирсэн компаниуд юу ямар хөнгөлж чөлөөлтүүд, ямар давуу талууд байдаг юм бэ гэдгийг тухайн одоо би ажиллаад нэг 20 гаруй улс нийслэл дүүргээс одоо олон улсын хэмжээ зохион байгуулсан бизнес формууд дээр бас оролцсон байдаг юм байна. Энэ дээрээ танилцуулах хийж явлаа. За Бахангаа дүүрэг ирэх юм бол Бахангаа дүүрэгт маань одоо ямар тав боломжууд, дэд үтцийн ямар том тав боломжууд бас байгаа юм бэ гэдгийг одоо энэ хугацаанд бас сурсалж таниулж одоо тухайн одоо компаниудаа бас нутаг орондоо өрж тийм ээ энд ажиллаач гэсэн ингэж ажил зохион байгуулсны хүрээнд одоогийн байдлаар бид бас нэг 7-8 компани бол биднээсээ хийх төслөө танилцуулсан. За энэ үе дотроос хамгийн идэвхтэй хийж явуулж байгаа нэг 4 төсөл байгаа. За энэний 2 нь үйлдвэр нь бол одоо газар дээр үйлдвэр нь буугаад ажил нь бас ерөөдөө эхлээд энэ туршилтын үйлдвэрүүдээ эрхлээд явж байгаа. За 2 компани нь одоо өнөөдөр тээвэр логистикийн чиглэлээр үж авах компани. Нэг нь болохоор энэ богоны хостгоо засварлах чиглэлийн үйлдвэрүүд маань төслөнд тэзүүгээ хийж гисэн. Одоо нийслэлийн одоо нөгөө хот төлөвтийн газараар одоо зураг төслийг баталгаажуулаад хүн дээр ирээд одоо ажиллаа бас зураг төслийн ажиллаа өгсөн. Одоо ажил эхлэх юм зөвшөөрлүүд авчлаа гэсэн үг байна. Тэгээ энэ хавар одоо 4 сараас эхлээд одоо ажиллаа эхлэе гэсэн юм шийдтэй өндөрч надтай ч уулзаа байж байгаа. За Tenfred Line компани 2021 онд одоо Бахангаан үйлдвэрлэл технологийн паркийн одоо анхны нэгж болон орсон ийм компани байгаа. За бид парктайгаа ер нь хамтраад Бахангаа логистикийн нэгдсэн төв төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар төслийн маань техник эдийн засгийн үндэслэл болон одоо зураг төслүүд дээрээс нь төмөр замын салбар замын зураг төслүүд гэдэг бүхэл баримт бичгүүдийг бол бүрдүүлээд дуусч байна. За энэ 25 оны 2 дугаар улирлаас авах болон одоо энэ төслөө
төслийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. За төсөл маань хэрэгжснээр Баканга дүүрэг болон улстай нийслэлийн нийслэлд бол чухал ач холбогдолтой энэ төсөл байгаа. Юугаар ач холбогдолтой нь гэхлээр одоо Улаанбаатар хотын нийт хүн амын 50% нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийт импортын ачааны 80% нь Улаанбаатар хоттой холбоотойгоор дамжин өнгөрч байна. Нийт тээсэн ачаа эргэлтийн 70% нь Улаанбаатар хоттой холбоотой юм байгаа. Үүнээс болоод бол Улаанбаатар хотын маань дэд бүтцийн хүчин чадал бол нэлээ буурсан, ачааллаа дийлэхгүй байгаа. Тийм болохоор бид нар бас хотоо дотогш биш гадагш нь одоо хөгжүүлж тэлэх ийм зорилготой байгаамаа. Тэгэхээр ер нь замын үд бомтоор бол нийт импортын ачааны 42 орчим хувь орж ирж байгаа. Тэгэхээр бид нэр төсөл хэрэгжснээрээ нийтдээ жилдээ 700 мянган тонн ачааг Бакангад боловсруулан одоо заавал Улаанбаатар хот руу түгээж оруулахгүйгээр одоо хотын одоо төвлөрлийг сааруулж одоо бусад хэлбэрүүдээр түгээлт хийж ингэж ажиллах юм аа. Түүнчлэн одоо Баканга дүүргийн одоо ажилгүйдлийг бууруулахад бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Мөн татврын одоо бааз зургийг бэхжүүлэхэд бас хувь нэмрээ оруулах ийм чухал ач холбогдолтой төсөл байгаамаа. За мөн нэг том зорилго бол логистикийн зардал бол ер нь альва бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Бидний бас хамгийн том зорилго бол нэгж бүтээгдэхүүнд ногдох логистикийн зардлыг бол бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж ингэж төлөвлөж байгаа. За Баканга үйлдвэр технологийн парк нь хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт одоо тэргүүний техник, технологи, инновац нэвтрүүлэх, нутагшуулах, одоо дотооддоо нэмэн үртэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг одоо цогцлбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж ажиллаж байгаа. Хүнд болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эдийн засгийг тэлэх, уул уурхаагаас хараат бус эдийн засгийг бий болох боломжтой гэж харж байгаа. За Тэв логистикийн чиглэлээр байгуулагдж байгаа компани байна. За Ян Сардөөрийг л одоо бас манай хатны хөрөнгө оруулалттай бас том компани байгаа. Энэ компаниуд нийлээд өөрийнхөө үйл ажиллагаа явуулахын хүрээнд үйлдвэр технологийн паркийн одоо энэ 51 61 га газар. За нөөц 40 га газар руу өнөөдөр нэг төмөр замаа өөрийнхөө хөрөнгөөр одоо татаж тийм ээ. Тухайн одоо үйл ажиллагаа эхлэх гэдгийг бас ажил сургалтын ажил, төмөр замын зурагчлалын ажил хийгдсэн. Одоо энэ дагуух төмөр замын барих тусгай шүүрлүүдэд авчихсан. Одоо энэ хавраас бол ажиллаа эхлэх гэдэл явж байна. За төмөр зам ороод ирнэ гэдэг бол одоо үйлдвэр технологийн парк дээр явуулж байгаа үйлдвэрүүд маань тухайн төмөр замыгаа одоо бас тухайн компаниудаас харилцсан одоо хямдралтай үнээр тий ашиглах. За тэрүүгээр зам тээврийнхаа өөрийнхөө ачаа тээврээ бараагаа бас гадагшаа одоо дотгошоо тий үйлдвэрүүдийг нийлүүлэх ийм одоо бас давуу тал нь бас үүсэж байгаа. Тэгэд эхлэхээр одоо юу гэдгийг дэд бүтцийн их том их давуу тал маань одоо Баканга үйлдвэр технологийн парк дээр бас бүрдээд байна л гэсэн үг байна. LS Railway компани бол Богоны хос дугуй усрах засварлах нэгдсэн төв төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За энэхүү Монгол улсад маань бол нийтдээ бол нэг 10 мянган вагон одоо ачаа тээвэрлэлтэнд явж байгаа. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бол Богоны хос дугуй бол чухал үр нөлөөтэй байдаг. Монгол улсад маань бол одоогоор Улаанбаатар төмөр замын 100 хараадах вагон депод одоо нэг л хос дугуйн үйлдвэр ажилладаг. За энэ үйлдвэр маань болохоор нийт дотоодынхаа хэрэгцээг бас хангаж төдийлөн чаддаггүй. Шаардлагатай тохиолдолд бид нэр Оросын албаны улс руу одоо дугуйгаа явуулж засварлуулж ингэж авчирдаг ийм байгаа. Энэ үйлдвэр маань ашиглалтанд орсноор одоо энэ гадаад руу явуулж засуулдаг энэ процессыг бол багасгаж эх орондоо энэ Богоныхаа хос дугуйг засварлах боломжийг бүрдүүлж байгаамаа. За Богоны төсөл хэрэгжснээрээ Баканга дүүрэгт төслийн эхний жилд 70 ажлын байр шинээр бий болно. Цаашлаад 3-5 жилдээ энэ хүү ажлын байр маань 130 хүртэл одоо нэмэгдэж үйлдвэр маань Баканга дүүрэгт нэлээд ажилгүйдлийг бууруулж хувь нэмэр оруулах. Одоо хотоос зүүн чиглэлд одоо хамгийн ойр боломжтой. Манай одоо дэд бүтцийн хувьд бол төмөр зам, автозам, нисэх онгоцны буудал гээд одоо бүх төрлийн дэд бүтц сайтай ийм газар байгаа. Тэгээд хамгийн тохиромжтой нь одоо тээвэр логистикийн төв байгуулах гэдэг. Тэгээ энэ хүрээнд бас
манай дотоодын нэг аж ахуй нэгж одоо 2025 оны хавраас тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулахаар ингээд гэрээ байгуулад ажиллаж байна. Мөн бас Богооны хостгууд сурлах төв гэсэн ийм төсөл 25 оны хавар эхлэх гээд бид нэр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. Бид нэр бүр ингээд нөө цогцлбор байдлаар одоо тэндээ гайлтай, банктай, зочд буудалтай ингээд бүр ийм нэгдсэн төв одоо 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх гэж байгаа. Яг нь Монгол улс чинь 10,000 богонтой 10,000 богонд одоо 44,000 богоны хостгуу байдаг. Тэрний одоо нэг 50 орчим хувийг одоо өөрсдөө хийгээд үлдсэнийг Орос руу гаргаж засдаг. Одоо тэр хэрвээ манай энэ сүрийн төв ашиглалтанд орчвол одоо 100% бүх одоо Монгол улсад хэрэглэгдэж байгаа тэр богоон дугуйнуудыг засварлах тийм боломжтой болж байгаа. Тэгээ яг зүгээр судалгаанаас нь харах юм бол ойрын 10 жилдээ энэ 44,000 дугуйны тоо 100,000 төгрөн гэсэн тооцоололттой байна. Тэгэхээр бас зах зээлийн эрэлт хэрэгцээ маш их байгаа гэж харж байгаа. Баканга маань бас дагуул хотболох статустай явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас нэлээд магадгүй энэ үйлдвэр технологийн парк бас төчөөлөж хот маань бас хөгжих бас бүрэн боломжтой болж байна л да тийм ээ. Тийм одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ одоо хөтөлбөрүүд одоо мега төслүүд байгаа шүү дээ. Энэ дээр маань одоо сая 2024 оны 10 сарын 9-ний засгийн газрын хуралдаанаар аж үйлдвэрийн үндэсний хороо гэдгээс байгуулж байна. За энийг дагаад одоо 5 саяар ахлуулсан. Бас энэ том ажлын хэсэг гарч байна. За энэ дээр одоо засгийн газар хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл гэдэг байгаа шүү дээ. Тэр төслийг үйлдвэр технологийн паркийн эхлэх хүрээнд өнөөдөр энэ ажлыг хэрэгжүүлье гэдэг. За энэний дагуу дээр манай дээр байршлуудын ус нэг 14 байршил тогтооцсон байна. Энэ дээр Бахангаа үйлдвэр технологийн паркийн кокс эрчим хүчний химийн үйлдвэр маань Бахангаа дүүрэг дээр одоо ингэж байх ингэж юу гарцсан. Байршил тогтоогдоод ингэ ажил эхэлж байгаа. За тэгэхээр төсөл одоо хамрагдж байгаа эдгээр компаниудаас маань гарсан байгаа юу? За одоо манай дээр явж байгаа 2 компани бол ерөнхийдөө бол энэ туршилтын одоо бүтээгдэхүүн гаргацсан байгаа. За энэ нь одоо энэ ширээн дээр байгаа энэ бүтээгдэхүүн би таад бас танилцуулъя гэж бодож байгаа. За энэ одоо энэ кокс эрчим хүч гэдэг одоо энэ манай Сартын ханга оргилын одоо энэ одоо туршилтын кокс нь гарчихсан бид хүн бүтээгдэхүүн хийгээд хувцарч өгсөн байгаа. За энэ кокс маань жилд энэ хон үйлдвэр маань жилд 2.5 сая тонн нүүрс боловсруулж 1.9 сая тонн кокс үйлдвэрлэх ийм хүчин чадалтай ийм том компани байна. За кокс гараад ирэхээр эндээс коксын дараалангоо уур гардаг, дулаан гардаг. Тэгэхээр одоо биднээс уур дулаанаа чинь одоо эднээс бас барьж яваад нөгөө генератор хэрэгүүлдэг тийм ээ. Одоо нөгөөтэй цахилгаан үйлдвэрлэж байгаа. Тухайн компани нь одоо энэ бүрэн чадлаар ажиллахад одоо энэ 10 сард гэхэд эхний турбины ажилтнанд оруулж өөрийнхөө хэрэгцээнийхээ цахилгааныг ханганаа гэсэн. За дараа жилийн үдийдэхэд бараг 2 турбинаа бүрэн утгыг ажиллуулахад 60 мегаватт цахилгаан үйлдвэрлэж. Тэрнийхээ 40 мегаваттыг өөртөө хэрэглээд үлдгэл 20 мегаватт цахилгаан эрчим хүчийг улсад нийлүүлнэ. Ийм том зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд одоо 1 сарын 27-нд нодлон бас нөгөө нийт хотын дарга Нямбатар дарга маань ирсэн. За энэ хүрээнд бас ухаан үйлдвэртэй танилцж одоо энэ улсад нийлэх юм 20 мегаватт цахилгааны агаарын шугамыг шаардлагатай 1.8 тэрбум төгрөг шийдэж өгснөөр одоо энэ тендерын зарлагдаад бидгэн одоо сая агаарын шугамаа хүлээгд авчихсан. Тэгэхээр энэ компани одоо үйлдвэрлэл ажиллахад бид улсад 20 мегаватт эрчим хүч нийлүүлэх Бахангаа дүүрэг маань эрчим хүч нийлүүлэгч тийм дүүрэг болж хөгжих. Бас нэг том боломж бид даваатал бид үсэж байгаа. За одоогийн байдлаар манай парк нь гадаадын нэг хөрөнгө оруулагч дотоодын 2 аж ахуй нэгж хөрөнгө оруулахаар бас гэрээ байгуулж ажиллаж байна. Кокс эрчим хүч боловсруулах үйлдвэр нь одоо 480 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. 2025 оны хавраас дотоодын 2 аж ахуй нэгж маань одоо нийтдээ 210 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр гэрээ байгуулад ажиллаад байна. За одоо 2026 оноос эхлээд манай дүүрэг маань одоо дагуул хот болж одоо ингэж бүтцийн одоо юм урлагч хийж байгаа. За энэ дээр дагуул хот болохын тулд тухайн орон нутаг нь өөрийнхөө санхүүжлах одоо хөрөнгө мөнгийг одоо босгох одоо жайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ дээр бол одоо үйлдвэр технологийн парк дээр ирсэн энэ
одоо үйлдвэрүүд маань одоо тухайн орон нутгийн одоо татварын бааз барыг нэмэгдүүлэх тийм ээ. За нийгмийн одоо энэ харилцааг бас зохицуулах дээр мөн одоо энэ ажлын иргэдийг ажлын байраар хангах энэ тал дээр бол чухал ач холбогдолтой байна. За одоо энэ үйлдвэрүүд маань ихэд техникийн үйлдвэр гэхэд л одоо өнөөдөр 300 гаруй ажлын байрыг бид хүн бас гаргана гэдгээ одоо саналаад одоо манай халамж үүсгэр хэлцээнд ажлын байрны зар эхний ажлын байрны зарыг бас өгсөн явж байгаа. За одоо тээвэр логистикийн за хос дугуй засварын үйлдвэр маань гэхэд л өнөөдөр бас л 150-60 гаруй ажлын байрыг бид хүн гаргана. Тэр хэмжээгээр одоо дүүрэг орон нутагт манаас нэг татварын бааз суур одоо тэлэх тийм ээ. Энэ суур бас нэмэгдэж байгаа. Энэ дээр бас манай парк бас нэлээд үр оролттой бас оролцсноо гэж бодолтой байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэж ярьлаа л да. Энэ тал дээр тодорхойлъё. За гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол одоо Монгол улсад хамгийн их хэрэгцээтэй хамгийн чухал юм байна шүү дээ. Ер нь гадны хөрөнгө оруулалт хөгжөөг улс орн гэж бодох байхгүй. Тийм учраас биднээс одоо энэ одоо паркийн одоо энэ ажлыг танилцуулах, паркуудаас сурчлах, дүүрэг орноос сурчлах хүрээнд хамгийн их хийж явж одоо гадаахынтай уулзч ирсэн л одоо ажлуудын нэг юм байна. Энэ хүрээнд одоо Хятадын Шанси мужийн Пеннон групп гэдэг одоо янз бүрийн хоригдлын компани байна. Одоо Махангад хүрэгт тэр удаа Маханга урлагийн паркт одоо кокс эрчим хүчний химийн үйлдвэр байгуулна гэж орж ирээд одоо 2 дахь жилдээ ерөнхийдөө үйлдвэрлэлийн ажил нь бас нэг 60-70% та ажил нь эхэлсэн байна. Энэ бол одоо Монгол улсад нэг 2.7 тэрбум ёны хөрөнгө оруулалт одоо орж ирсэн байна л гэсэн үг. Гадны хөрөнгө оруулж ирнэ гэдэг бол тэр явах одоо ажил хийх тусмал Монгол улсад одоо нөгөө татварын бүхэл төлөв төрлөөр одоо татвар оруулж идэг, баялаг бүтээж идэг тийм ээ. Ийм л одоо хийж байгаа. За Монгол улсад нь одоо ихэд одоо энэ коксын үйлдвэр, за энэ гангийн одоо дараагийн үдс гангийн үйлдвэр явах гэж байгаа үйлдвэр маань Монгол улсад одоохондоо бол одоо байхгүй байна. Тэгэхээр одоо энэ маань коксын үйлдвэр байрлахад одоо Монгол улсыг коксыг одоо арай хямд үнээр нийлүүлэх. За хилээр бол одоо нэг 1900-аас 2 сая 1-2-300 хооронд ер нь орж ирдэг юм тооцоол байдгийн байл. Тэгэхэд энэ маань ихэд одоо энэ үйлдвэрийн ашиглалтанд орсноор Монгол нэг дахин хямдхан кокс Монголын үйлдвэрүүдийг одоо хангана л гэж ойлгох хэрэгтэй. Тэр хэмжээгээр бид хүн хар мотороо арай хямд үйлдвэрлэн нөгөө шороогоо бид хүн хайлуулахдаа арай хямд зардлаар хайлуулна тийм ээ. Одоо Монгол улсад одоо бухтын бамтар л одоо юу орж ирж байгаа ш бухтаас. Хятад ардсын бухтын юунаас авдаг. Тэгэхээр тэрнээс ахин нэг дахин одоо барилгын материал маань одоо ар мотор маань ингээд үйлдвэрлэгдээд бид гараад ирэх юм бол одоо бид хүн хамгийн одоо нөгөө барилгын маань үн маань дагаа буурах. Ингээд ийм таатай боломжууд бол бас их гарч иж байгаа харагдаж байгаа. Манай Ян сардаг орил компани Баганга дүүргийн 1-р хорооны үйлдвэр технологийн паркийн 40 талбай газар дээр кокс нүүрс болон эрчим хүчний төслөөр үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Тэгээ манай үйлдвэр маань жилд 2 сая 500 тонн нүүрс боловсруулж 1.9 сая тонн кокс нүүрс гаргах зорилттой явж байна. Үйлдвэр маань 2028 он гэхэд ер нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Одоогийн үед эхний үйлдвэрүүд маань ашиглалтанд орсон. Одоо эхний ээлжнийх маань 250 мянган тонн кокс нүүрс гаргахад бэлэн болсон явж байна. Одоо энэ хөө кокс нүүрснээс гарч байгаа энэ хийгээр цахилгаан эрчим хүч гаргаж авснаар бас манай улсдаа бас нэлээд том дэмжлэг тусалцаа үзүүлэх баг. Тэгээд манай үйлдвэр маань бас Баганга дүүргийнхаа 1-р хороонд 40 газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн дагаад Багангахаа иргэдийг болоод 300 гаруй хүний ажлын байр бий болно. Мөн эрчим хүчний хувьд бас бид нэр дотооддоо эрчим хүч нийлүүлэх юм даавж хангалттай байгаа. Мөн цаашлаад бид нэр одоо Баганга дүүрэгтээ одоо энэ ажилтны татвар бүрдүүлэх нь мөнгө санхүү бүрдүүлэх бас нэлээд том бас хүчин зүйл болж өгөх байхаа гэж бодож байна. За энэ манай бол хөнгөн үйлдвэрлэлийн 61 газрын бүс байгаа.
энэ дээр манай хэсэгчийн ерөнхий төлөвлөгөө тээр эдийн засгийн өмсөл хийгдээд ерөнхий манай одоо энэ зураглал маань байршлууд маань ингээд ерөнхийдөө тодорхой ингээд гарцсан болцсон байгаа. За энэ дээр бид хүн бол одоо 6 бүсэд би 60 гаруй гаага хуваасан. За энэ дээр болохоор энэ чиглэлийн бол 7.5 га газар болохоор барилгын материалын чиглэлийн үйлдвэрлэх нь. За энэ дээр болохоор 4.5 га газар нь болохоор тээвэр логистик. За энэ дээр 4 га газар нь нөөц газар байгаа. За энэ дээр чиглэл нь болохоор холимог үйлдвэрийн бүс гэдэг. Ингээд энэ дээр болохоор холим чиглэлийн одоо нэг хуулинд манай хөнгөл чиглэлийн бүх үйлдвэрүүд маань энд орох боломж биднээс нээлттэй. За энэ дээр болохоор биднээс арьс ширний. За энэ дээр ноос ноолуурын чиглэлийн. За эндээс манай офис одоо сургалт үйлдвэрлэлийн төв одоо маань төлөвлөж өгсөн байгаа. За энэ чиглэлийн бас үйлдвэрүүд маань эндээс одоо бэлтгэн боолжуулах тийм ээ үйлдвэрүүд маань зураглал гарчихсан байгаа юм. За яагаад би энийг 6 бүсэд хуваасан бэ гэхээр ерөнхийдөө ингээд үйлдвэрийн бүс бол одоо нэг хагас га газар нэг га газар дээр баригддаг үйлдвэр гэдэг бол одоо бас хэцүү. Ерөнхийдөө энэ дээр бас нэг том үйлдвэр тийм ээ. Одоос 100-100 ажлын байртай хүн бол энэ нэг 2 үйлдвэр газар дээр томоор нь ороод ирэх. За хэрвээ жижиг үйлдвэрийнхэн бол энэ 3 хэсэг хуваагдсанараа ороод ирэх гэж ерөнхийдөө ийм зураглал нь ийм чиглэл том жижигээр шалтгаалж эдийн газараа эзэмсэхүү гэдэг чиглэлээр бас бодлогын ингээ барьж утсан байгаа. За энэ дээр одоо болохоор манай түрүүн бас бид хэлсэн одоо нөгөө юм тээвэр логистикийн төв манай одоо энэ Бахангаа үйлдвэрлэлийн паркийн хөнгөлөлт төрийн бүсээр баригдахаар ингээ төлөвтөнд хэрэгэ зураг хийгдсэн байж байгаа. За энэний дагаар бас дагаад мөн богооны хос дугуйн засвар үйлдвэр маань ингээд орж ирнэ. Тэг эн чинь нөхөрөө төмөр замын энэ талаас одоо салаа үзүүр одоо манай хөнгөн үйлдвэрийн бүс болон хүнд үйлдвэрийн бүсээр төмөр замын салаа орж ирснээр тухайн одоо энэ үйлдвэрлэлийн паркийн бүсдэр гэж байгаа үйлдвэрүүд дээр төмөр замын одоо нөгөө дэд үтцийн том хөрөнгө оруулалт маань ингээд орж ирж тухайн үйлдвэрүүд маань дэд үтцээр хангах бүрэн боломж одоо үүссэн байна. За Монгол улс дээр жилд бол 1 сая ширхэг одоо тоон нэг ширхэг очин ер нь хаягдaltaй дагуу ер нь гардыг байна. За энэ дээр одоо Монгол улсад одоо хог хаягдлын хэм усраг одоо нэг холбоо мөрдөл байгаа. Одоо мөнх баяр гэдэг залуус байгаа хахалтай тийм. Энэ хүмүүс нь одоо өөрөө болохоор Улаанбаатар хотод нэг 2-3 жижиг үйлдвэрүүд байгаа. Тэрүүд маань одоо бас яг ийм өөрийнхөө бүрэн нөөц боломжоор ажиллахад бас л оч дутагдaltaй байна гэсэн харж байгаа. За энэ үйлдвэрөө нь болохоор одоо биднээс нөгөө тэр нөгөө шатаадаг тий хорт пи утаа гардаг ийм үйлдвэр биш. Ер нь бол ийм одоо энийг одоо тухайн ийм том дугуйг бутлах тий та тэрийг хайчлах, жижиглэх. Тэгээ жижигсний дараа бол нунтагшилж гаргаж ирэх. Тий нунтаг гарсан дараа одоо тэрийг нөгөө одоо ган утсыг салгаж авч. За энийг маань одоо өнөөдөр ингэж боловсруулж тийм ээ ийм өөрөөр гаргаж авдаг шүү дээ. Энэ гарцаа түүхийг маань одоо энэ авах тийм ээ. За энийг гаргаж авахын тулд одоо энэ чинь одоо шатаах биш. Одоо энийг бутлах одоо нөгөө тийм ээ англин ялгаж одоо ингэж авах. Одоо байгаль орчинд ээлтэй технологиор одоо хийж авах гэсэн. Тийм одоо Монгол улсад одоо байгаа хамгийн ганц том үйлдвэр нь энэ байгаа. За энийг одоо бол манайх бол одоо ер нь бол одоо нөгөө ийм гадна одоо нэг тоглоомын талбай нөгөө юу хийгээд байгаа шүү дээ. Зөөлөвч, эрзэн зөөлөвчдийг ер нь хийж байгаа. Цаашдаа илүү бүтээгдэхүүнүүдийг ер нь хийх боломжтой. Ер нь бүх төрлийн үйл зэрэг бүтээгдэхүүнийг хийх боломжтой байгаа шүү дээ. Одоо энэ яриад байгаа зү тий. Тий, одоо энэ бүтээгдэхүүн ингээд гарцсан одоо энэ ингээд энэ нутаг юм бүтээгдэхүүн гарцсан байна. Энэ бол өөрөө өндөр байгаль уус төгөд шүү дээ. За энийг гаргаад ирэхин дараа одоо энэ одоо нөгөө дугуун тороос гэдэг. За энэ тороосыг одоо эндээс ялгаж аваад энэ маань одоо бас ар моторын хамгийн том нэг том нэг одоо орцол авчиж байгаа. Энэ бүтээгдэхүүнүүд маань ингээд бас Бахангаа үйлдвэрлэлийн парк ихний бүтээгдэхүүнүүд маань ингээд гараад ирсэн. Бас ажил маань бас нэлээд урагштай явж байгаа нь бас сэтгэл хангалуун байгаад. За одоо бид хүмүүс Бахангаа үйлдвэрлэлийн паркийн хүнд үйлдвэрийн бүс болох Янс Ярддаг оргилын хаягдaltaй дугуй босрох үйлдвэр дээр ирсэн байна. За энэ үйлдвэр маань 5 шат дамжаагаар дамжиж ер нь 2 төрлийн бүтээгдэхүүн гардаг. За нэг нь болохоор энэ дугуйг задлж одоо өөрөө нутаг хэлбэр гаргана. Нөгөөдөл нь болохоор энэ дугуун дээр байдаг энэ тороосыг салгаж авдаг энэ 2 бүтээгдэхүүн өндөр гарч байгаа. Өндөр хаягдaltaй дугуй босрох үйлдвэр маань томоохон хэмжээний үйлдвэр Монгол улс бол байхгүй байгаа. За манай Бахангаа үйлдвэрлэлийн парк дээр өндөр энэ үйлдвэр маань ажилтнанд орж одоо Монгол улсад хаягдaltaй дугуйны нийт 10%-ийг дангаараа одоо боловсруулж хог хаягдлаас хангалан
ийм салгах зориултын ийм үйлдвэр маань ашиглалтанд орсон байгаа. За энэ хаягдал одоо энэ төмөр ган төмөр болохоор энэ болохоор нэг ар моторын үндсэн одоо гангийн орц олж явдаг ийм их давуу талтай байгаа. Тэгээ биднээс ер нь үйлдвэрч олон болохын тулд одоо энэ хаягдал түгий дээр ер нь дахин боловсруулж тэрүүгээрээ туцаад эцсийн бүтээгдэхүүнийг дахин гаргах бас бид хүний зорилт бас байгаа. Энэ хүрээнд бас хаягдал дугуйгаа боловсруулснаар дараагийн эрзээний материалын чиглэлийн бүх төрлийн одоо үйлдвэрлэлийг эрхлэх бүрэн боломжтой ийм давуу тал биднээс бас гарч ирж байгаа. За ер нь багцаагаар Монгол улсад нэг жилдээ 1 сая тонн орчим дугуйг бас хаягддаг гэсэн ийм тооцоо судалгаас байдаг юм шиг үлээ. Тэр хэмжээрээ бас энэ дугуйныхаа бас нэг 10% бидхэн байгаль орчноос цэвэрлж хоргоо болгож мөн дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол бүрэн боломж гарч байгаа. За бид хүмүүс одоо мэднэ хаягдал энэ галгар уут материал бол байгальд шингэх гэж өчнөө одоо бас удаж байгаль орчинд ялдаг бол энэ хаягдал дугуй бол бүр илүү бас шингэхгүйгээр одоо байгаль орчныг бохирдуулж байгаа. Тэр хэмжээгээр Монгол улсын одоо энэ олон уул уурхай үйлдвэрээс гарч байгаа энэ том хаядлуудыг бас байгаль орчноос салгаж тийм ээ үйлдвэрлэлийг эрхлэхэд үйлдвэрлэлийн түүхийд болгохын тулд бас манай энэ үйлдвэр манай ажиллаж байгаад би бас талархалтай байдаг. Залуу зүйл нөгөө хоёр талтай тийм эрг сөрөг гэж бас байна шүү дээ. Тэгэхээр бас нөгөө байгаль орчны үнэлгээ гэдэг нь бас чухал байгаа. Тийм ээ үйлдвэрлэл явуулахад. Явуулж байгаа үйлдвэрлэлүүд манд одоо жишээ нь хаягдал дугуйг тий дахин боловсруулах гэж ирж байна. За мөн дээрээс нь кокс үйлдвэр гэж байна. Агаарын бохирдлын удасны асуудлууд үүсэх магадлал ер нь байх болов. Энэ тал дээр нь ямар судалгаа гарсан байгаа вэ? Ер нь бол одоо үлдэр технологийн паркийн бодлогын баримтчгийн хамгийн гол юм нь байгаль орчны үнэлгээ хийлгүүлэх. Энэ бол парк өөрийнхөө эзэмшлийн одоо бид хүн нийт одоо 50 61 га газар байна. За нөөц 40 га газар байна. Энэ газрууд дээр бид хүмүүс байгаль орчны наривчсан үнэлгээгээр хийлгэсэн байна. За энэ хийлгэхээр тухайн компани маань өөрөө тухайн газар хийхдээ дахиад тухайн одоо энэ коксих дээр за тэр дугуйных дээр за одоо тэр нөгөө хэв логистик гэдэг бүх юм дээрээ дахин тухайн компани бас хуулиараа өөрөө бас байгаль орчны наривчсан үнэлгээг хийлгүүлээд батлуулсан байх хэрэгтэй. Тэгжээж одоо биднээс үйл ажиллагаа явуулах эрх нь өөрөө бас нэгдэж байгаа. Тэгэхээр одоо манай үйлдвэрлэлийн парк бол өөрөө байгаль орчинд ээлтэй дэвшин технологи нэвтрүүлсэн тийм ээ ийм эко үйлдвэрлэл байж иж өндөр битгэн бас хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байна. Ер нь Монгол улсын коксын эрчим хүчний коксын нийт хэрэглээ бол 250 мянган тонн гэж юм байдгийн байна багцаагаараа. Тэгэхээр одоо энийг одоо тухайн одоо энэ коксын манай тавьж байгаа үйлдвэр маань ер нь ханганаа дотоодын хэрэгцээг бол одоо хангаад за илүүд л одоо гарах юмыг бол одоо бид үржигтэй нийлэх урагшаа экспорт гарна гэж байна. Тэгээд ирэхээр одоо бид бол өөрсдийн одоо энэ үйлдвэрсэн хям зардалтай кокстой болоод ирэнгүүт биднээс өөрсдөө гангаа үйлдвэрлэж эхэлж шин. Одоо гангийн үйлдвэр биднээс байхгүй байгаа. За одоо тэгээ би саяны хэлээд байгаа нөгөө ар мотор үйлдвэрлэхийн тулд биднээс байгалийн нөгөө шороогоо одоо тийм төмрийн хөтрөө бид өөрсдөө хайлуулж ирнэ. За хайлуулаад хямц кокс хайлуулахаар бид нөгөө загаал өмнө нөгөө буураад Монголын эдийн засагт одоо бас нэг ийм эерэг үзүүлэлтүүд бол их олон гарч ирэх юм байна. Багангаан үйлдвэр технологийн парк нь үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор дагуул хотыг хөгжүүлэх нээлттэй форум, Улаанбаатар хөрөнгө оруулалт форум, бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган зэрэгт бас тухай бүр амжилттай оролцдог. Бид гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хойд төршин эрхүү хот зохиогдсон бизнес форумд бас байгууллага сурталчилж оролцсон. Бас паркуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор бүгд найрамдах хятад ард улсад бас ижил төстэй паркуудын үйл ажиллагаатай танилцж туршлага солилцсон байгаа. Ер нь бол үйлдвэрлэгч орн болчихвол тэгээд одоо Монгол улс маань ингээд хөгжөд одоо маш ойрхон биш. Тийм шүү дээ. Одоо бид хүмүүс хэрэглэгч биш одоо нэг үйлдвэрч орн болж хөгжих нь хамгийн чухал байгаа. Тэгжээж бид хүн нэмэн үрдэг шиг зэцэн бүтээгдэхүүн гаргаж иж Монгол улсын цааш тийм бас дараагийн хөгжил сэтгэлдүүлэх ойрхон байгаа л гэсэн бодолтой байна. Өнөг хүртэл хугацаанд одоо Монгол улсын засгийн газар нийслэлийн хөрөнгө оруулалтаар одоо 15 зур үзлийн ажилд 812 сая төгрөг, дэд бүтцийн нэг ажилд 1.8 тэрбум төгрөг гээд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тийм болохоор одоо 2025 онд бид бүхэн бас дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтуудаа эхлүүлэхээр эхнээсээ ажлууд нь ингээд явж байгаа. Тийм учраас бас манай паркт аж ахуйн нэгжээр орох сонирхолтой тийм байгууллагууд байвал бас хүсэлтээ өгж болно. За эдгээр төслүүд маань хэрэгжснээрээ ер нь алстаа энэ баг хангаа дүүрэг маань хөгжиж төв зам дагсан энэ логистикийн томоохон тийм зангилаа бүс болохоор маш чухал ач холбогдолтой байгаамаа. За тэгээд монголчууд маань ер нь зам дагаж хөгжил гэж ярьдаг.
Тэгээд энэ хүү төсөл хэрэгжснээр эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд бид нар өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж ийн гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо биднээс бас л баялаг бүтээж өөрсдөө их орондоо нөгөө баялагаа үлдээх тий баялагаа үлдээх. Бас энэ дагуу алхамжтай бас нэг юм хийж байгаа. Ажмаар ер нь алиусэл явна шүү дээ. Тий одоо тэгээд манай үндэсний одоо нөгөө засаглаж барьж байгаа энэ үйлдвэрчдийг задлах тий нөхөн нэвтрэлийг задлах бодлогын хүрээнд бас компаниуд маань одоо бас гадагшаа гарч одоо үйлдвэр барих сонирхол нь бас нэмэгдсэн байна. Энэ ч хүрээнд одоо энэ хоёр ч үйлдвэр маань одоо хотоос гарч ирж манай Бахангаа дүүрэх дагуулгуудыг маань бол Бахангаа удирдлагын паркын маань төсч одоо нутаг орны маань хөгжлийн төлөвт бас хувь нэмрээ оруулъя гэдээ ирж байгаа. Бас энэ таатай бас үзүүлэлтүүд байна. Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байгаа. Одоо танай үйлдвэр технологийн паркийн хамт олонд маш их баярлалаа. Бүтэн өдрийнхөө цаг цаавыг бидэнд зарцуулж, үйлдвэрлэлтэйгээ танилцуулсан, парктайгаа танилцуулсан их таатай байна. За баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа. Тэгээ манай Бахангаа дүүргийг за мөн тэр манай Бахангаа үйлдвэрлэлийн паркийн зорин ирж бас манай хамт олонны маань ажил нэг өдрийн ажил тийм ээ үйл ажиллагааг бас улс орондоо сурчилж өчөөд бас танай хамт бол баярлалаа. За мөн бизнес эрхэлж байгаа үндэсний үйлдвэрлэгч таа бүхэн маань Бахангаа дүүргийг зорж ирж мөн Бахангаа үйлдвэрлэлийн паркийг зорж ирэх юм бол бид хүн бас энэ татварын таатай орчноор та бүхнийгаа өгтөн авч та бүхнийгаа үйлдвэрлэлд бас тусдыг үзүүлэх болно. Та бүхнийгаа урьж байна. Хэрэглэгч орн биш, үйлдвэрч орн болон хөгжицгөөё. Ингээд эх оронч Монгол нэвтрүүлэг үзэж та бүхэндээ Бахангаа дүүргийн үйлдвэрлэл технологийн паркаас хүлээ баяртай үзэгчтэй.